Наадмын өдрүүдэд цаг агаар ямар байх вэ гэх мэдээллийг өнөөдөр Улс цагуур орчны судалгаа мэдээллийн хүрээлэнгээс өглөө. Наадмын эхний өдрүүдэд хит халалт үүсэх дүр зурагтай байгаа тул наадамч олон сэрэмжтэй байж хувийн бэлтгэлээ базаахыг сануулж байна. Агарын температурын хувьд бол ялангуяа 7 дугаар сарын 11-нд баруун болон төвийнхөө нутгаар 12-нд бол төвийн нутгийнхаа зүүн тал говь болон зүүн аймагуудын нутгаар өдөртөө агаартай бол 32-оос 37 градус хүрч халах ийм төлөвтэй байна. Цаашдаа бол 12-нд нутгийн баруун хэсгээр 13-нд нутгийнхаа зүүн хэсгээр агарын температур өмнөх хоногудаас бол 10-аас 15 градусаар сэрүүсэх ийм төлөв ажиглагдж байна. За Улаанбаатар хотын хувьд ч гэсэн маргаашнаас эхлээд ирнэ өдөртөө бол нэлээд дулаарч үндсэндээ 30 градусаас дээш халах ийм урьдчилан төрөв гарч байна. Тодруулбал нийслэлийн хэмжээнд 10-наас 12-ны хооронд хурц нартай өдөртөө 32-оос 37 хэм хүртэл хална. Харин 13-наас халууны хэм 10 хэмээр буурах дүр зурагтай байна. Наадмын хит халалтын өдрүүдэд онцгой байдлын ерөнхий газраас ч бэлэн байдалд ажиллана. Дараах сэрэмжлүүлгийг хүргэж байна. Онцгой байдлын асуудал эрхэлсэн байгууллага маань 7 сарын 10-ны өдрөөс 7 сарын 16-ны өдрийг дуусгах хугацаанд өндөржүүлсэн бэлэн байдлын зэнхтэй ажиллана. Тэгээд энэ өдрүүдэд одоо эргүүлүүд хамж ажиллаж байгаа. За мөн энэ усны осол гэхээр болж байгаа газруудад бас цагдаагийн байгууллагатай хамтраад эргүүл зохион байгуулах, завд эргүүл болон одоо явган эргүүл, морьт эргүүл гэдэг эдгээр орон нутгуудад маань ч гэсэн бас зохион байгуулахаар ингэж байна. А дээр нь бас голуудын усны төвшин орж байгаа борооныхоо одоо хугацаа эрчимчлээсээ хамаарат огцом нэмэгддэг. За энэ 2015 он гарсаар ялангуяа энэ баруун аймагуудад одоо бороо их орсны улмаас голуудын усны түвшин нэмэгдсэн байгаа. За Ховд аймагт гэхэд л одоо 12 удаагийн тохиолдол гараад одоо 12 эргэн амьдсан алдсан усны хаслын тохиолдолоор хэдийгээр энэ маань одоо аюул туланга амьшиг үзэгдэл биш боловч одоо иргэд өөрсдийн санамсар болгоомжгүй байдлаасаа болоод одоо амьдсан алдах тохиолдлууд их гарч байна л да. Тэгэхээр яг энэ баярын өдрүүдэд ч ялгаагүй эцэг эхчүүд одоо хараа хяналтаа сулруулдаг. Тэгэхээр одоо бага насны хүүхдэд бас сайн анхаарал тавиасаа гэж харуулсан. Ийхүү наадмын эхний өдрүүдэд хит халалт үүсэх бол 13-нд ихэнх нутгаар бороо зүсэрч зарим нутгаар дуу цахилгаантай аадар бороо мөндөр орох юм байна. Тиймээс иргэдийн зүгээс өдөр тутамд цаг агаарын мэдээг тогтмол авч хувийн бэлтгэлээ сайн базааж наадахыг сануулж байна.